Самацхан уу? Налагчуудтай хайртугай мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Охинтой болох хүслийг минь гүйцээж орчлон хорвоод мэндэлсэн амин хайртай үрдээ төрсөн өдрийн галхалан мэндийг хүргэе хэмээн анс холын солонгос улсаас амин эрдэн охин дэлгээсэн маш гоё мэдчилгээг хамтдаа уламжилж төрсөн өдрийн эзнийг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Бүгдээр адилхан бидний нэг төрч нүр тулан ууч. Сайн уу? Амин эрдэн үү? За сайхан баярлж байна. Төрсөн өдрийн минь. Баярлалаа. Анаа нөгөө бичлэг хийх ажилдаа явж байгаа. Хоёлаа тийш манай мэдчилгээ үргэлжилж байна. Цасан бударсан маш гоё өдрийн мэдчилгээг уламжлахаар бид ээлжид шинэхэн дугаараа амин эрдэн охинтойгоо үргэлжлүүлж байна. Аминад энэ өдрийн минь хүргэе. Баярлалаа. 10 сарын 16-нд ямар өдөр вэ? Төрсөн өдөр. Сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна. Игчийн налагчуудтай хайр түгэе гэд мэдчилгээ хүргэлтийн газраас чамайг зориод ирсэн. Манай нэвтрүүлгийг ер нь үзчихсэн үү? Үзчихсэн. Тэгвэл их чинь нэг асуулт асууя. Бэлэг хийнээс гэж бодож байна. Ээж аав хоёроос. Ээжээсээ ээж ирэн магадгүй баг. Яагаад ээжээс гэж бодов? Ээж нөгөө солонгос цэцэг болохоор төсөө өдрөөр яаж байгаагүй гэж ингэж байсан магадгүй гэж бодож байна. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр ихчийнх нь гарт байгаа энэ олон бэлэг их холоос ирсэн. Ингэхдээ хайртай амин эрдэн охиндоо төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье гэд хайрын дэлийг өөрчлөөд явуулсан шүү минийхөө. Чамд яг одоо энэ цаг мөчид үзэн суугаа найзууд, ах эгч нар айгүй олон хүмүүсийн нэрийн өмнөөс нартад мэндэлсэн нандин сайхан өдөр төрсөн өдрийн минь хүргье. Баярлалаа. Амин эрдэн хоёлаа эхлээд өөрийгөө танилцуул хэднээс сурч байгаа бэ? 11. Тэгвэл 11 насны төрсөн өдрөөр айгүй гоё дурсамж бүтэхийг хүссэн байна. Хэдий ээж нь хажууд нь байж чадахгүй байгаа ч гэсэндээ надаар дамжуулж охиндоо хэлхийг хүссэн үгс бүхнээ шингэн явуулсан учраас одоо эхлээд хоёулаа бэлгээ авахаас өмнө ээжийнхээ охиндоо хэлсэн тэр сайхан үгсийг нь хамтдаа сонсъё тийх үү? Аз жаргалтай амьдрах хүслийг минь биелүүлж амин эрдэн охин минь энэ өдөр хорвоод мэндэлсэн шүү. Ээж нь бурхнаас сайн найз гуйхад чамайг минь надад илгээсэн юм шүү. Ээжтийн түшигтээ яваарай хэмээн энэ орчлонд би амин эрдэн чамаагаан төрүүлж өсгсөн юм шүү. Хүслийг минь гүйцээж хүний орчлонд ирсэнд баярлалаа. Хөөхөн хонгор охиноороо ээж нь нартад гойж явдаг юм шүү. Асаж дэвших галимын сахиус алган дээр минь урагсан наран аав ээжийнхээ хайраас ундарч алтан дэлхийд мэндэлсэн аз жаргалын наран минь ээ. Өнөөдөр чиний минь төрсөн өдөр өргөө цагаан гэртээ өнг аялгуу нэмж хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр нэм шүү. Хайртай охиндоо ээж нь хязгааргүй их хайртай чин сэтгэлээсээ чамаагаан баярлаж талархаж энэ өдөр маш сайхан баярлаасаа гэдгийг ээж нь хол байгаа ч гэсэн чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм шүү. Охиндоо төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Чанга тэрвэрэн үнсий гэж ас холын солонгос улсад сууга ээжээс нь илгээсэн байна. Ээжийн охин дэнгэрмээ энэ лорчлон гэрэл тутсан нархан энэ аз жаргал мэн. За тэгээд Амиртэй ээж нь ер нь солонгосын яваад хэд удаж байгаа вэ? 10 сар болж байна. За тэгээд яг энэ цаг мөчид бас хоёулангийн бичлэгийг үзэж сууж байгаа бах гэж бодож байна. Ээжтэй зориулж хэлэх үг байна уу? Бас сэтгэлээсээ хуваалцъя. Хайртай ээжтэй гэлээ. Сайн сууж агаарэ. Ядарч болохгүй шүү. Хайртай шүү. Амин эрдэнгийн хувьд ээж нь их олон зүйлийг миний дууд загсан. Эрдэм номтой олонний дунд од шиг, бусдын дунд бурхан шиг хөндлөгдөж явахыг загсан. Хамгийн гол нь миний охин хүн чанартай, хүн бүрийн итгэлийг даасан их мундаг охин болно гэдэгт ээж нь эргэлзэхгүй байгаа шүү. Омголон залуу насыг минь осорлож, орчлонд мэндэлсэн охин үрээрээ бид насан туршдаа гойж явдаг учраас чи минь бас их хичээгээрэй гэсэн. Тэгээд дүүдээ сурлагын өнөр амжилтыг хүсье. Сайхан баярлалаа. Амхан ганцхан биенд минь аз жаргалын наран болон манцан амин өрмөн чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ эрхэн чинээ хэн зорхин